Эрүүл мэндийн салбарын ажилчид ажил хаях хэсэг нь тодорхойгүй байна. Мяат төрийн өмчит хувьцат компани хувьчлахад хөрөнгийн зах зээлийн багтаамж хүрэхгүй байх магадлалтай гэлээ. Монгол улсын 2026 оны төсөв батлагдлаа. Шилжих хөдөлгөөний хамгийн том хохирогч нь үндэсний цөөнхүүд гэлээ. 10 аймагт дулааны станц барих ажил бүтлгүйтлээр төгсөв. Өрөмтөргийн үзэгчтэй Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо үзүүлнэ. 10 дугаар сараас эхлэн эмч нар цалингаа 75%-аар нэмэгдүүлж 3.5 сая хүрэхийг зорьсон. За гэтэл өнөөдөр салбарын сайд нь эх оны 1 сараас эмч нарын үндсэн цалин 30%-аар шат дараатайгаар 2 удаа нэмэгдүүлж ингээд 2027 онд 3.5 саяд хүрэхийг саналаа засгийн газарт танилцуулжээ. За харин үүнд үйлдвэрчний эвлэл болон эмч нарын зүгээс эсрэг байр суурийг илэрхийллээ. Өчигдөр 14 цагт эхэлсэн эмч нарын жагсаал өнөөдөр 14 цагийн үед өндөрлөлөө. Чимбүрэн сайдын гаргасан мэдээллийн хүрээнд эрүүл мэндийн ажилчны үйлдвэрчний эвлэлийнх нь хилэлцээрт хүрэхээр боллоо. Гэхдээ хилэлцээрийн хариу хизээ гарах нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм а. Гэхдээ бид нар өнөөдөр хилцээр суух асуудал маань яригдана. Өнөөдөр хилцээр суугаад гар үсгт урсан тохиолдолд тэр маань гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр албан ёсоор бүртгэгдсэн тохиолдолд бүх үйл ажиллагаа зогсноо л гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр тэр үйл ажиллагаа маань бүрэн хэрэгжиж чадах юм бол бид нар ажил аялалд маргааш явагдахгүй гэсэн үг. Тэгэхээр ер нь бол одоо яг бид нар хилцээр суух шийдвэрийг манай бусад эргүүлэгч нар гаргаж байгаа. Маргааш эмч нар ажил хаях хэсэг нь энэхүү хилэлцээрийн үр дүнгээс хамаарахаар байна. Хэдий хилэлцээр хийхээр болж жагсаал зогссон ч гэлээ олон жилийн турш бага цалингаар ажиллаж туйлдаа хүрсэн эмч нар цалингаа нэмүүлэх хүртлээр тэмцэн гэдгээ илэрхийлсээр байгаа юм а. Эмч нарын ажил хаялтад 16,000 гаруй эмч нар нэгдэхээр болсон. Эмнэлгийн туслах болон үйлчилгээний ажилчдын дундаж цалин 900,000, сүлэгчдийн цалин 1.4 сая, эмч нарын дундаж цалин 1.6 сая байгаа юм а. Уул нь бол бид нар одоо энэ талбай дээр биш тэнцээ хүүхдээ нараа хүүхдээ үзээ те хүнээ төрүүлээ тийм л ажил хийж байгаа хэвээр хүмүүс. Тэгэхэд одоо өнөөдөр бид нар ингээд талбай дээр хонох нь хономж те тэгээ одоо ингээд цалингаа нэмүүлэхийн тулд одоо өнөөдрийн жигсаалд бас нэгдээд хамт олноороо ингээд ирээ зогсож байна. За ялангуяа одоо энэ эрүүл мэндийн даатгалтай холбоотойгоор одоо ингээд он дуусгаж байна. Одоо архаг өвчтөнгүүдийг авахгүй. За яаралтай одоо тийм нөгөө шинэ юм өвчлүүдээ авна гэдэг ингээд даатгалын юм квотогтойгоо өгсөн байдаг. Тэрэндээ тохируулаад бид нар одоо нөгөө архаг өвчтөй хүмүүсээ хэртэн эмчлүүлэх боломжгүй болсон байгаа гэдэг. За тэгээд ийм хүндрэлүүд бол ингээд гараад байгаа. За би эрүүл мэндийн салбарт бол нийтдээ 17 жилдээ ажиллаж байгаа. За би өөрөө сэтгцэн эмчгүй. За энэ мэргэжлэр бол бас 15-6 жил ажиллаж байгаа. За ер нь бол бид нар ингээд яг үндсэн цалингаа аваад ажиллах юм бол амтэрт хүрдэггүй. Эрүүл мэндийн ажилчны үйлдвэрчний эвлэлээс жагсаалаар эрүүл мэндийн салбарын төсвийг 3 их 80-д хүргэх, эмч ажилчдын иж бүрэн нормын хувцсны зардлыг төсөвт тусгайлан тусгахыг шаардаж байсан. Харин Чимбүрэн сайдын өнөөдөр хийсэн мэдэгдэлд эдгээр асуудлыг дурдсангүй. 27 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 3.5 саяд хүрэх ийм одоо тогтолцоороо шилжгээр бэлтгэл ажилд орж байгаа. За ингээд их усруудын их асуудаг хаанаас их уср гарч байгаа юм бэ гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр гол их уср бол одоо 191 тэрбум төгрөг төсвөөс урсгал зардлаас 10%-ийг танаж нийтдээ 191 тэрбумаар буюу цалин 15% нэмэх боломж эндээс гарсан. За дараачийн 157 тэрбум төгрөг болохоор бид одоо эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй шаардлагатай их усрыг үйлчилгээг хомих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулах, сахилга баттай байх, сангийн менежментийг зөв болгох гэсэн ийм олон зүйлүүдийг хэрэгжүүлнэ.
Ирэх оны 1 сараас эмчнэрийн цалин 30%-аар нэмэгдүүлэхэд эмчийн дундаж цалин 400-аас 500 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм а. Хүн амын орлогын албан татвар нийгмийн даатгалын шимтгэлээ хасуулаад ирэхээр эмчнэрийн гар дээр авдаг цалин төдийлөн сайжрахгүй болохыг эмчнэр хэлж байлаа. Түүнчлэн дан ганц цалин нэмэхээс гадна эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлж, эх оноос иргэдийг эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй авах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болохыг эмчнэрийн зүгээс илэрхийлж байлаа. Он дуусах төхөж эмнэлгүүдийн санхүүжилт дуусаж иргэд үйлчилгээ авахд улам хүндрэлтэй болж байгааг ч тэд дурдлаа. Эмч нарыг ажил хаях сургаар иргэд сандарч твдэж байна. Өргөн амаржих эмнэлэгтэл гэхэд эмч нарыг ажил хаях болсонтой холбоотой ачаалал нэмэгдэж, за иргэд ажил хаяхаас өмнө эмчид үзүүлээд авъя гэд ихээр ирж үзүүлж байгааг эмч нар хэллээ. За мөн иргэд эмч нарын ажил хаялтыг дэмжиж байгаа ч нөгөө талдаа эрсдэлтэй гэж үзэж байна. Ажил хаялтад нэгдэх хүсэлтэд өгсөн 120 эмнэлгийн яаралтай тусламжийн тасгууд ажил хаялтад нэгдэхгүй. Харин бусад тасгууд нь ажил хаялтад нэгдэхээр болжээ. Өргөн амаржих эмнэлэгт гэхэд 15 цагийн үед үзүүлж байгаа иргэд эмч ажилчдаас маргааш ажил хаях уу, дараагийн үзлэгээ хизээ хэлхэж болох вэ? Одоо бид яах вэ гэх асуултуудыг асуусаар байлаа. Айцтай байна. Ажил хаялтанд оролцох ажил хаялт эхлэх гэж байгаа юмыг чинь хурдхан үзүүлээд авъя. Одоо ажил хаялт хизээ дуусах бол би эргээд хизээ үзүүлэх вэ гэдэг байдлаар айгүй их асууж байгаа. Тэгээд маш их хүлээцтэй хандаж байна. За бид нар одоо игээд давтан үзэх хугацаа маань ингээд тодорхойгүй байгаа учраас та ингээд мэдээлэл утасны дугаараар аваарай гэхэд болвол айгүй дэмжсэн байр суурьтайгаас хандж байгаа. Эмч нар хэдий өвчтнөө үзэхгүй ажил хаяхаар болсондоо эмзэглэж байгаач ажил хаяхаас өөр аргагүй байдалтай байгаагаа хэлсэн юм а. Тухайлбал өргөн амаржих эмнэлгийн Няран тасагт сүүлийн 10-аад жилийн хугацаанд залуу сувлэгчид ачаал ихтэй, цалин багатай гэх шалтгаанаар тогтохгүй байгааг сувлэгчид хэлж байлаа. Түүнчлэн үндсэн цалин нь амьдралд хүрэхгүй байгаа учраас илүү цагаар ажиллахаас өөр сонголт байдаггүй гэсэн юм а. Амарчигт нийтний 9 жил ажиллаж. Тэгээ манай тасаг дээрээ л жишээ авахт манай засаг бол 30 хүүхдийн дотор шин нойргүй 3 цагийн жижүүрээр 3 цагийн памперс солилт тэгэл нэраа хүүхдийн бүхэл асаргаа хийж хөндөг мөртлөө бидний цалин сая 400 ч юм уу сая 300 байгаа. Тэр цалин маань одоо ханаач хүрхгүй зээлэндээ явчихна 200 300 мянган төгрөгтэй ч юм уу зарим үе 50 мянган төгрөгтэй үлдэх нь тохиолдол байдаг. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд эмч нарыг ажил хаян гэж байгаад хэдий айцтай байгаа ч гэлээ эмч нарыг цалингаа нэмүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Ер нь бол яг одоо энэ жирэмслэлтэй хугацаанд ингээл 2-3 удаа ирж захад ер нь ачаалал бол нэлээд их харагддаг. Тэгээд сувлагч нарын ч хүрэлцээгүй, ор хоног нь ч гэсэн хүрэлцээгүй. Ингээл сандал дээр одоо бүр ингээд төрхөнд өгсөн хүмүүс хүртэл ингээд игнээ сууж идэм билээ. Тэгээд тэрийг хараад бол надад айгүй хэцүү санагдчихсэн. Тийм учраас эмч нарын ажил хаях бол зөв гэж дэмжиж байгаа. Одоо цалин мөнгө нь бага бол одоо тэгэл зөв л ах л та. Гэтэ бас нөгөө ард түмнийг бас бодох байлгүй да. Чухал мессний хүмүүс нарай хаяхгүй байлгүй. Одоо тэгээд ялцчгүй өвдсөн бол энэ эмнэлгээр үйлдвэрлэх нь нийгмийн даатгал төлөөл эрүүл мэндийн даатгал бас төлөөл байгаа. Тэгсэн мөртлөө эн чинь нөгөө иргэд яг хүссэн хэмжээгээр үйлчлэгийг авч чадахгүй байгаа шүү. Тэгэхээр иргэд л маш их хөрч байгаа. Энэ ажил хаялт бол бас хэцүү л байна. Ийхүү өнөөдөр эцэлэгдэн шийдвэрлэгдээгүй эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх асуудал маргааш хэдэн иргэний амь насыг хохирох бол гэдэг айдас иргэдийн дунд байсаар байна. Эмч нарын цалингаа нэмэгдүүлэх тэмцэл ажил хаялтаар үргэлжлэх хэсэг нь тодорхойгүй байгаа ч өнөөдөр 2026 оны улсын төсвийг улсын хурал баталлаа. За парламентын түүхэнд анх удаа улсын хурлын даргагүйгээр төсөв баталсан үйл явдал болж байна. 126 гишүүнээс 96 төсөв батлах процесст гар бие оролцож 69 нь 2026 оны төсвийн тухай хуулийг дэмжснээр 71.9% саналаар батлагдсан юм а. Гэхдээ энэ батлагдсан төсөвт улсын хурлын гишүүд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийллээ. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн Монгол Ардын намын даргын зодоо намжиж төсөв батлах үйл ажиллагааг хурдлуулж байнгын хороодоор угсруулан хэлэлцсэний үр дүнд 2026 оны төсвийг эцлэн батлах хугацаанаас 2 хоногийн өмнө улсын хурал баталлаа. За энэ дунд багш нарын цалин ахмадуудын тэтгэврийг нэмэхийн тулд төсөвт 1.1 их 80 төгрөгийн хэмнэлтийг хэллээ. За мөн үнэтэй дүйцэх хэмжээний буюу 1 их 80 төгрөгийн төсөл арга хэмжээг зарчимгүйгээр батлаад байгаа юм а.
төсвийн хуулийг засгийн газраас өргөн барихдаа их хурал дээр хэлэлцэхдээ хуульд нийцүүлж үр дүнд чиглэсэн байдлаар ажиллах хэрэгтэй. Энийг бүр анхааруулж хэлмээр. Өргөн барьсан төсвийн төсөл дээр жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй 77 тэрбум төгрөг. Зураг төсөл тэзүүгүй 196 тэрбум. Санхүүжилтийг хэрэгжүүлэх хугацаатай нь уялдуулаагүй 409 тэрбум төгрөг. Энэ төсвийн хууль дээр шинээр хөрөнгө оруулалтууд мөнгө байхгүй гэсэн мөртлөө маш олон шинээр хөрөнгө оруулалтуудыг оруулж ирлээ. За энэ мэргэжлийн байгууллага энэ шинээр хөрөнгө оруулалт орж ирж байгаа энэ төсөл хөтөлбөрүүд чинь төсвийн хууль заасан энэ шаардлагыг хангахгүй шүү гэдэг зүйлийг л удаадараа хэлж байгаа. Тэгээ энэ төсөв маань угаасаа 5 сарын 31-ний дотор төсөв заасан энэ төсөл хөтөлбөрүүдийг тендер худалдаа авалтыг хийж чадахгүй бол татагддаг. Яг л нэг ийм хагас жилийн настай хөрөнгө оруулалтын чиглэлийн юмнууд нь явж байна да. Ямар нэгэн өнгө ярьдаг биш. Яг тэр ирэмб ярьдаг байхад энэ маш чухал байгаа юм аа. Тэр утгаараа бол энэ жил амжсангүй, тэр утгаараа бол дараа жил бас энэ асуудал дээр гарахад энэ үндсэн аюулгүй байдлын үзэл баримтлалд уялдуулсан энэ хэмжих үзүүлэлт буюу шалгуур үзүүлэлтийг гаргаарай гэж хэлмээр байгаа. Ирэх жил боловсролын жилгээд онцолж тавьсных хүлээлт их өндөр байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ нэг боловсролын салбар маань улсын дундад цалингаас нэлээд доош унтсан, орхигдчихсан ийм салбар байсны хувьд бол цалин хөлс орлогыг нь бол тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх. Хувийн сонсоход нэлээд өндөр сонсоод байгаа боловч мөнгөн дүнгээр нь аваад үзэхэд бол бас тийм айхтар пупа гэтэл нэмсэн асуудал бол бас биш. Улсын хурлын дараггүйгээр 2026 оны төсвийн тухай хуулийг баталсны дараа улсын хурлын гишүүн Бат Эрдэнэийг улсын хурлын дэд даргаар сонголоо. Харин нийт гишүүдийн олонх нь дэмжиж булган туяаг үүрэгт ажиллаас нь чөлөөллөө. За үргэлжлүүлэн улсын хурлын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох юм байна. За гэхдээ энэ асуудлыг эхлээд төтрийн байгуулалтын байнгын хорогоор хилэлцгээр боллоо. Энэ намрын чуулганаар бизнес эрхлэгчдийн ачааг нэмгэж төрийн байгууллагуудын хүн сурталыг багч болов арилгах хуулийн төсөл улсын хурлаар орж ирнэ гэсэн хүлээлт үүслээ. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрөл мэдээллийн тухай хууль болон түүнийг дагсан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулсан байгаа юм. За өөрөөр хэлбэл эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан 110 хуулийг өөрчлөхөр болжээ. Өмнөх парламентын үед батлагдсан зөвшөөрлийн тухай хуулиас хойш 16 зөвшөөрөл шинээр нэмэгдсэн байдаг. За ингээд 381 зөвшөөрлийг бизнес эрхлэгчид худалдаа 8 эрхлэхийн тулд олон шат дамжлага дамжиж цаг хугацаа эд хөрөнгөөр хохирдог. За тухайлбал нэг эмээс амныхын тулд 138 шат дамжлагыг дамждаг. Энэ хугацаанд 15 бичиг баримтыг бүрдүүлж за хин нэгэн дарга байцаагч үүдийг сахидаг. Ингээд дараагийн зөвшөөрлөө авсны дараагаас сунхаар бол за дахиад л энэ процессыг давдаг. Нэрнээсээ эхлээд зөвшөөрөл авах гэж гуйдаг энэ асуудлыг мэдэгдэл болгон өөрчлөлнө гэсэн юм а. 8 нэрийн барааны дэлгүүр ажилуулах, нэг дугуй засвар ажилуулахад заавал зөвшөөрөл хүсдэг байдлыг халах ёстой. Гэтэл хуулиндаа бол зөвшөөрлийн хуулинд заасан жагсаалтанд байхгүй бол чөлөөдөө эрхэлж болно гэх хуультай мөртлөө бүртгэнэ гэдэг. Тэр бүртгүүлэхээ очихоор бүртгэж авахгүй учраас бизнес эрхэлж чаддгүй. Энэ бол яг л зөвшөөрөл шүү дээ, адилхан. Тийм учраас зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэдэг ийм шинэ концепцээр оруулж байгаа. Нөгөө төрийн болон албаны тухай нууц за энэ хуулиас албаны нууцыг нь хасаж төрийн нууцын тухай хууль болгохоор хуулийн төсөл боловсруулжээ. Одоогоор төрийн 59 байгууллагаас 882 мэдээлэл албаны нууц нэрээр бүртгэгдсэн. За хууль батлагдсанаар гарын үсэг зурх хэрэгтэй эрх яам бидэлсэн яам засаг дарга нар альва мэдээллийг нууцад оруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл юуг нууцлах вэ гэдэг жагсаалтыг улсын хурлаас баталж замраагүй байдал цэгцэрнэ гэж үзжээ. Нууцд авсан энэ бүх нууцуудыг ил болгохын тулд зүгээр гэрээ тогтоолуудыг ил болгох биш. Энэ нууцын тухай хуулиас шинжилж, өөрчилж, өргөн барьж цаашдаа ингэж хууль бусаар хулгайгаа нуух гэж нууцд авдаг асуудлыг таслан зогсоох гэж энэ хуулийг өргөн мэдүүлж байгаас та бүхэнд болгоё. Иргэдийн мэд хэрхийг хангахгүйгээр хулгайтай тэмцэж байхгүй. Олон нийтэд ил тод шилэн болохгүй авилгалтай тэмцэж чадахгүй. Тийм болохоор энэ асуудал хийж байгаа. За нэг чихээр сонсоход бизнес эрхлэгчдэд ээлтэй иргэнд чиглэсэн хуулийн төсөл боловсруулагдахаар байна. За иргэн та дэлгүүр дугуй засвар ажиллуулахдаа зөвхөн мэдэгдэхэд л болно. За гэхдээ хууль батлагдаж боохын цагт хуулийн төсөл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгддөг жишгч байдаг. Тиймээс иргэн бүр хуулийн төсөлд анхаарлаа хандуулж өөрсдийн санал дүгнэлтэд илгээх нь зөв юм а.
Алдаа үеийн засгийн газрын үедэл Miat компанийг хувьчлах асуудал яригдж байсан. Зандан шатрын засгийн газрын үедж энэ асуудал ахин сөхөгдөж байна. Хэдхэн хоногийн өмнө засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямбцогт Miat Төрийн банк дулгааны цахилгаан станц 3 зэрэг төрийн өмчит компаниудын 10-аас 51 хүртэлх хувийг хувьчлах бодлогын баримт бичгийг улсын хурлд өргөн байрна гэдгийг мэдгдсэн. За ингэхдээ энэ намрын чуулганы хугацаанд багтаана гэсэн. Тэгвэл эдийн засагч судлаачдын зүгээс стратегийн салбар дахь томоохон төрийн өмчит компаниудын хувьчлалыг хийхдээ олон улсын тоглогчдыг хэрхэн оролцуулахаас эхлээд тооцооллоо сайтар хийх нь чухал гэлээ. Miat компанийн өнгөрсөн жилийн орлого 1.80 төгрөгт хүрсэн. Жилдээ 1.80 төгрөгөөр хэмжигдэх орлого олдог ийм компанийн үнэлгээ бага биш байх нь ойлгомжтой. Харин манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 12.80 төгрөгт хүрсэн. За иймд Miat компаниг хувьчлан гэвэл манай улсын хөрөнгийн зах зээлийн багтаамж хүрэх хэсэг нь эргэлзээтэй гэдгийг судлаач хэлж байлаа. За иймээс олон улсын хөрөнгийн зах зээл дээрх тоглогчдыг татан оролцуулах нь чухал гэв. Харин хэрхэн яаж вэ гэдгээ сайтар тооцоолохгүй бол хувьчлан гээд байгаа төрийн өмчит компаниудын ихэнх нь стратегийн салбарт хамаардгийг хэлж байсан юм а. Хувьчлал хийх процесс маань тийм богино хугацааны 2-3 жилийн дотор судлаад бид нэр за энэ Miat компаниг бид нэр 10 их төгрөгөөр өгье гэдэг тоог бол гаргах боломжгүй. Урт хугацаанд Монгол улсад орж ирэх хувь нэмэр нь юу байх юм? Яаж хөгжихийг нь бид нэр урьдчиланд хамгаалахаас эхлээд хэдийн их төгрөгийн жинхнээс үнэлгээтэй тэрийг нь хөрөнгө оруулагчид яг хүлээж авч чадах юм уу чадахгүй юм уу? Тэнгүүд олон улсаас тэр одоо компаниг үнэхээр сонирхоод байвал энэ хөрөнгө оруулагчдад одоо ямар байдлаар бид нэр хуваарлтыг хийх үү гэдэг тэрхүү одоо суурь судалгаанууд хамгийн хинт сайн байх хэрэгтэй. Тэнгүүд тэр суурь судалгаа бол дунд хугацаанд буюу бид нар богино хугацаанд хийж чадхааргүй урт хугацааны асуудал болж байна. Хэдэн жилийн өмнөөс эхлээл нэг 14 компаниг хөрөнгөний биржээр дамжуулж олон нийтийн одоо тодорхой хувийг нь хувьчилна гэдэг шийдвэр гарсан юм. За тэрний дагуу жишээл Монголын хөрөнгөний биржийн 34%-ийг олон нийтэд харилцсан. Төрийн банкыг бол 20 хүртэл хувийг нь олон нийтэд гаргана гэсэн. Тэгээ 5% гаргаад зогссон. Тэгээ 5% дээр нь олон мянган жижиг хувьцаа эзэмшигч орсон. Тэр хүмүүсийн эрхэн зөрчигдөд 95%-ийг нь нөгөө л төр яг л урдын айдлаараа хийдэг эзэмшдгээрээ эзэмшээд шийдвэрээ гаргаа явж байгаа. Тэнд засаглалын ямар ч өөрчлөлт гараагүй. Тэгэхээр тэр өмнө нь гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайн компанийг үнэлэхээс эхлээд хөрөнгө оруулагчдыг олох, за яаж хувьчилвал илүү оновчтой вэ гэдгээ сайтар судлах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. За иймд хувьчлал бол богино хугацаанд хийчих ажил биш гэлээ. За нөгөөтэйгөр удаан хугацаанд яригцаар ирсэн энэ асуудлыг тойроод байлгүй барьж авч шийдвэрлэх нь чухал байгааг хэлж байсан юм а. Төрийн өмчит компаниудын одоо жишээлбэл охин компаниудыг оролцуулаад 109 компани байлаа гэхэд тэдний одоо оруулах хувьцааны ногдол ашигын орлого нь дөнгөж 548 тэрбум гэдэг чинь хангалтгүй. За 370 тэрбум нь хуримтлын сан руу явчих чинь 95 тэрбум нь орон нутгийн төсөв рүү 80 тэрбум нь л одоо улсын төсөв рүү орж ирж байна гэж тооцсон байна 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд. Ашигт ажиллагаа ийм уу хахад ер нь хувьчлах ёстой. Тэгээд төсвийнхээ орлогыг нэмэгдүүлэх талдаа ярих ёстой шүү дээ. Энэ ажлууд бол Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, за Монголын цахилгаан холбоо, Монгол шуудан гээд олон нийтэд нээлттэй төрийн өмчит компаниуд цөөнгүй бий. За гэхдээ эдгээр бүгд амжилттай хувьчлагдсан гэхэд эргэлзээтэй. Алдаа оноотой зүйлүүд бий. За энэ засгийн газар төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд богино, дунд, урт хугацааны төлөвлөлт гаргаж, за аль салбар төрийн өмчит компани хэрэггүй вэ? За аль салбарт зайлшгүй төрийн өмчит компанид ажилуулах ёстой бай гэдгээ хүртэл тодорхойлох ёстой гэдгийг хэлж байсан юм а. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2 цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж зарим баримтуудыг дэлгэлээ. За тэрээр 2 сарын өмнө лавгийн тойм ярилцлагын нэвтрүүлэгт орж дугааранд орсон мессеж, Бортег ордтой холбогдсон админерал компани талаар олон асуудлыг өөрийн амаар хэлж байсан. Үүнээс яг 1 сарын дараа хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсон түүний хувьд ажлаа авснаас хойш 17 хоног байна. За энэ хугацаанд Эрдэнэс оюу толгой компани нууцад байсан гэрээг олж авсан гэлээ. Оюутлогын компани 34%-ийг эзэмшдэг Эрдэнэс оюутлогын төрийн өмчит компани нууцын тамхатаагаар 20 сая Америк долларыг оюутлогоос авчээ. За анхнаасаа нууц биш байсан ч нууцад оруулан 20 сая Америк долларыг 11 багц гэрээ байгуулан зарцуулсан гэрээнд хэлбэлсэн байна. За тухайлбал Эрдэнэс оюутлогын компани Атикус компанитай 4 удаагийн 1.7 сая Америк долларын гэрээ байгуулсан. За энэ мөнгөний зарцуулалтын талаар ингэж тайлбарлалаа. Монгол улсын эрх зүйн байдлыг дордуулсан төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдал сөргөөр нөлөөлөх үс
эрсдэл бүхий гэрээнүүд болжээ гэж өрссөн байдлаар дүгнэлт гарсан байна. 4 удаагийн тайланд Монгол хаан жүжигийг олон улсад сурталчилсан гэдэг тайлан ирүүлсэн. Энэ компани энэ жүжигийн олон улс дахь сурчлааг энэ Атикус компани саяны хийсэн Эрдэнэс оюутлахаас санхүүжилсэн мөнгөөр хийсэн болов. Ерөнхий сайд оюурд нь өөрийн эзэмшлийн хамаарал бүхий ашиг сонирхол нэгтэй компанид санхүүжүүлсэн ийм сонирхлын зөрчилд орно мөн төсвийн хөрөнгийг зориулсаар зарцуулсан үүдэд үйл баримт нотлогдно гэсэн үг. Хууль зүйн сайдын олж авсан өөр нэг баримтын нэг бол ирж хайгаад олдохгүй байсан орчны бохирлыг бууруулах үндэсний хорооны протокол гэлээ. За дээр нь борт тэгийг адмиралд өгсөн гэрээгээ тааврыг авсан гэд энэ баримтуудыг хуулийн байгууллагад шалгуулна гэсэн юм а. 3 сая төгрөгөөр метр квадратын үнэлсэн байна. Саяны ярьж байгаа хотын төвийн А зэрэглэлийн ийм өндөр үнэтэй офсыг метр квадрат нь 3 сая. Хоёрдугаарт энэ мөнгөө өгөөгүй байхад өөрийнхөө нэр дээр авсан баг. Тэгвэл шилжээгүй байхад мөнгөө өгөөгүй байхад энэ хөрөнгө шилжсэн баг. Тийм учраас миний бие энэ асуудлыг цааш үргэлжлүүлж шалгах ёстой гэж үзэж байна. За энэ дунд нэр бүхий сэтгүүлчдийн талаар ноцтой баримтыг дэлгэнэ гэж хөшөөгсөн мэдээлэл харин орхигдлоо. За энэ талаар томтой мэдээлэл өгөөгүй сайд цагдаа ерөнхий газрын мөрдөн байцаах албанд 5 үг хэлхийг даалгажээ. Иргэн N, Telegram, Viber аппликейшн ашиглаж Hero 9911, Ubro, Bruno Bro гэх хаягтай хэрэглэгч нартай тус харилцсан. За улс төрийн өндөр алмшаалттай хүмүүсийн зураг, бичлэг дуу дүрсний эвлүүлэгхийн бэлтгэж олон нийтэд зохион байгуулалтаар тарааж тэднийг нийгэмд харлуулах, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Монгол Ардын намын даргын сунгаанаас эхлэн энэ бүх асуудал хэрэгт болсон. За ерөнхий сайд Зандан Шитар улсын хурлын дарга Амар Баясгаланаар нэр дэвшиж баг хурлаар Амар Баясгалан намын даргаар сонгосон байдаг. За маргаантай явж ирсэн энэ намын даргын сонгуулийг намынхаа их хурлаар хийхээр болсон. За гэвч асуудал эхлүүлсэн хоёр нь дараалан Монгол Ардын намын даргын сунгаанаас нэрээ татаж байгаа зарлалаа. За эцэст нь ерөнхий сайд суудлаа авч үлдээж Амар Баясгалан улсын хурлын даргаасаа бууж за хууль хүчний байгууллагад шалгагдах боллоо. Өчигдөр ерөнхий сайд Гомбочовын Зандан Шатар Монгол Ардын намын даргын сунгаанаас нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн бол өнөөдөр улсын хурлын даргаасан Даш Цэвгийн Амар Баясгалан мөн нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. За энэ тухайга тэрээр өөрийн цахим хуудастай нийтэлжээ. Мэдэгдэлдээ тэрээр Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жилийн хугацаанд ажиллахдаа гаргасан амжилтаа дурдаад намын даргаад нэр дэвшгээ зарлснаас хойш улс төрийн зорилготой зохион байгуулалттай хэрэгс хэтэрсэн гүтгэлэг хэлмэдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж үнэн худлын зааг бүдгэрэн нийгэмд үл ойлголцол бий болголоо гэж тодтогжээ. За тиймээс Монгол Ардын намын их хурлаар шийдэгдэх байсан намын даргын сунгаанаас нэрээ татаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ 7 хоногийн төгсгөлд Монгол Ардын намын их хурл болох товтой байгаа билээ. Мэдээ үргэлжилж байна. За хүн амын шилжин суурших нь хүний зам ёсны хөдөлгөөн. За тэр тусмаа ядуу буурай хөгжиж байгаа орнуудад энэ хандлага нь бүрч түгээмэл үзэгдлээ. Тиймээс төр засгийн зүгээс дээрх хөдөлгөөнийг хязгаарлах, зохицуулах шаардлага гардаг. Тэгвэл Монгол улсад энэхүү эсрэг урсгалтай шилжих хөдөлгөөн ямар байгаа, үр дагавар нь юу болох, тэдгээрийг хэрхэн шийдэх. За иргэд мөн энэ асуудал төр засагтай хэрхэн ойлголцох вэ гэдг нь орхигдуулж болохгүй асуудал юм а. Энэ тухай үлэмж төгс. 1950 оноос эхлэлтэй ажил дүржих хөдөлгөөн Улаанбаатар хотын их бүтээн байгуулалт. За мөн 1959 оноос эхлэлтэй Атрын 1-р аян зэрэг нь төрийн зохицуулалтаар иргэд малчдыг нүүлгэн шилжүүлсэн
маш том шилжих хөдөлгөөн болсноороо Монголын түүхэнд үлдсэн. За үүний нөлөөгөөр Сэлэнг, Төв аймаг зэрэг Тариалангийн бүс нутаг болон дараа нь шин тутам байгуулагдсан Дархан Эрдэнэт хотын шинэ иргэдийг энэхүү шилжих хөдөлгөөнөөр бүрдүүлсэн гэж хэлж болно. За улмаар зах зээлийн үеэс Улаанбаатар хот руу чиглэсэн эхнүүд л одоо цагт бол уулуурхаан бүс нутаг руу чиглэх хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна. Тэгвэл энэ эхнүүд л хүн ам зүйн тогтолцоо угсаатны бүтцэд ямар өөрчлөлт авчирч байна вэ? За энэний үр дүнээр бол энэ цөөн тоотой угсаатны бүлгүүдийн хувьд бол хүн амын хувьд бол маш хэмжээгээр цөөрөх ийм үзэгдлүүд бол нэлээд байгаа. Тухайлах юм бол Баян-Улгийн аймгийн Цэнгэл сум гээд туваачуудаас бүрдсэн сум байж хаа тэнд өнөөдөр бол туваа хүн ам нь казак хүн амаас хамаагүй бага болсон бараг нэг 20-30% нь хүрж ийн үгүй ийм. Тэгээ энэ шилжилт хөдөлгөөнүүд бол нэг талаараа бол хүн амд ингээд цус сэлбэгч гэдэг юм уу харилцаа холбоо сайжрах олон талын ач холбогдолтой гэсэн. Нөгөө талаараа яг угсаатны бүлэг энэ өв соёлын хувьд бол бас нэг тодорхой өөрчлөлтүүд ороод байгаа. Тухайлах юм бол тэр шинээр нүүж суурьшиж байгаа газруудад ирсэн хүмүүс л нутаг орны хамгийн наад зах нь газар усны нэр өөрчлөгдөхөөс өсвөлээд тэр хавьд уламжилт хэлбэрээрээ аж ахуйн мал аж ахуй эрхлэгчд юм уу өөр бусад энэ аж ахуйн технологи юунд л өөрчлөлтийг томоохон авчирдаг. За мөн нүүдэлсэн бүс нутагт нь бол тэр газрын усны нэр домог түүх уул усны тахилга шүтлэгийн зан үйлч гэдэг юм уу энийгээ бол нэг Монголд бол нэг малчин үгүй болоход нэг номын сан усж байгаатай адилхан гэж ярьдаг шүү дээ. Тэр бүх мэдлгүүд бол дагаад алга болж идэг. Ийм нэг эрсдэл сөрөг гэх юм уу ийм талууд байж байна. Үүний хамгийн сүүлийн тод жишээ нь уулуурхаан олборлт эрчимтэй явагдаж буй тэр хэрээр шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж буй Өмнө Говь аймгийн Зогццын Хамбог сумуудыг нэрлэж болж байна. За уулуурхаан олборлтоос өмнө 2000 гаруй хүн амтай байсан Говийн сумд хөдөлгөөнд хүн амтайгаа нийлээд 15,000-аас холд авсан иргэдтэй болсон. Өөрөөр хэлбэл шилжин ирсэн иргэд нь уугуул иргэдээсээ хэд дахин илүү болсон гэсэн үг. За тэр хэрээр галав нутгийн хил аялгаунд өөрчлөлт орох, газар нутгийн нэр өөрчлөгдөх, тахилга шүтлэг, амьдралын зан заншил өдөр тутмын хэв маягт өөрчлөлт орох зэрэг шинж тэмдэг ажиглагдж байгаа. За жишээ нь Говь нутгийн малчид хөрзөнгөөрөө хороогоо барьж түүгээрээ дараа жил нь төлж амьдардаг байсан бол машины дугуй эсвэл банзаар хашаа хороогоо барих болсон үүний нэг тод илрэл юм. 2024 оны байдлаар жилийн дүнгээр бол энэ Монгол улсын хэмжээнд дотоод шилжих хөдөлгөөний статистик мэдээллийг гаргадаг байж байгаа. 2004 оны жилийн эцсийн байдлаар бол нийтдээ Монгол улсын хэмжээнд 62.6 мянган хүн бол ямар нэгэн байдлаар шилжих хөдөлгөөнд оролцсон байна. За энийг 2020 онтой буюу 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 мянган хүн буюу 5.1% шилжих хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн гэсэн юм дүн болгосон байна. За өмнөх 2023 оны жилийн дүнтэй харьцуулахад 6.5 мянгаар 11.5% болсон юм дүн гарч байна. За дотоод шилжих хөдөлгөөнийг орон нутгийн хэмжээнд шилжин ирж байгаа хүний тоог нь аймгаар ингээ задлаад аваад үзэх юм бол мэдээч хэрэг нийслэл Улаанбаатар хотод бол шилжих хөдөлгөөн бол орон нутгийн шилжих хөдөлгөөн бол өндөр байна. За мөн Төв, Увс, Өвөр ханга, Ар ханга зэрэг аймагудаас бол 2-оос дээш мянган хүн бол үндсэндээ шилжин ирсэн байна гэсэн ийм статистик мэдээлэл гарсан байгаа. Шилжин суурьших хөдөлгөөнтэй холбоотой нэгэн тоог харцгаая. За үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан буюу 2024 оны статистик мэдээллээс харахад нийт 62627 иргэн шилжих хөдөлгөөн хийгдсэн байна. За үүний 31111 буюу 49.7% нь Улаанбаатар хот руу хийгдсэн хөдөлгөөн байх жишээний. За тэгвэл уулуурхаан бүс нутаг болох Өмнө Говь аймаг руу тухайн онд 2789 иргэн шилжин суурьсан байна. За үүний дийлэнх буюу 1279 нийслэл Улаанбаатар хотоос,
За 203 нь Өвөрхангай аймгаас, 118 нь Дундговь аймгаас шилжин ирсэн байгаа юм а. 10 хүрэхгүй аймаг өөрсдийн гэсэн дулааны станцтай. За ингээд үлдсэн 10 аймгийг нь дулааны станцтай болгоё гэж айл 2019 оноос төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл энэ төслийг гүйцэтгэж байсан Бүгд найрамдах Солонгос улсын компани Дампуурч. Ингэснээр станцуудын ашиглалтанд орох хугацаа хэдэн жилээр хойш татагдах нь. За төслийн техник эдийн засгийн үндэслэл тусгаснаар бол эх оны хавар гэхэд 10 аймаг өөрсдийн гэсэн дулааны станцтай болох байлаа. Гэтэл одоо гүйцэтгэгч компани Дампуурснаас болж энэ асуудал Солонгосын шүүх рүү шилжчихээд байгаа юм а. Улсын төсөвт хамгийн том дарамт болдог зүйл нь гадаад үр гэдгийг төсөв хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд амтай болгоно нь ярьж байна. За зарим зайлийн үр өгөөжийг нь хүртэж амжаагүй байтал хүүгэн төлөөд ихэлснийг ч шүүмжилж байгаа юм. За эдгээрээ засгийн газрыг их хэмжээний өрөнд оруулсан гадаад зээл тусламжийн нэг бол 10 аймгийн дулааны станц барих төсөл юм. За 150 орчим сая долларын хөнгөлөлтөө зээлээр хэрэгжүүлж байгаа энэ төслийнхөө үр өгөөжийг амсаж амжаагүй байтал зээлийн хүүгээ эргүүлэн төлөх хугацаа нь ойрцоор байна. Коррекцийн махны зээл санхүүжилтээр одоо байгаа гүйцэтгэлийг нь үнэлээд үлдсэн ажил дээр нь шинээр тендер зарлах уу эсвэл энэ компани гүйцээх үү? Эсбүгээс бүрийн төслийг зогсоогоод Монголын талын их үйлсвэрээр санхүүжилтээр дуусгах уу гэдэг ийм гурван шийдлийг бид нэг талд нь гаргахаар энэ Солонгосын талын төвөгтэй нөхцөл байдал орчин ийм байдалтай байгаа гэдэг хэлье. 10 аймгийн дулааны станцын зээл бол Бүгд найрамдах Солонгос улсын зээл, Экзим банкны. За энэ зээлийн нэг нөхцөл нь бол тендерийг зөвхөн Солонгос улсын гүйцэтгэгч компаниудын дунд шалгаруулна гэдэг нөхцөлтэй байсан. За ингээ харамсалтай энэ шалгарсан гүйцэтгэгч маань бол юм чадахгүй компани байсан дээр бол Солонгосын талд асуудал тавьж байгаа. Цаашид энэ төслийг манай улс өөрсдийн хөрөнгөөрөөж үргэлжлүүлж магадгүй. Үүнд 400 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ийм хэмжээний төсөв хөрөнгө гаргаж төслөө үргэлжлүүлэх үү гэдэг нь бас л хүнд асуудал. Гэтэл орон нутгуудад суурьшлийн бүсийг тогтооё гэвэл дулааны асуудал наад захын хэрэгцээ юм а. Аймгийн төвүүд гэдэг юм уу, сүмийн төвүүд гэдэг юм уу, томоохон одоо ийм суурин газруудын нэн тэргүүний өмнө бол дулаан хангамжийн системийн асуудал. Дулааны өөрөөр хэлбэл хэрэгжлийг найдвартай дулаанаар хангах асуудал. Тэхийн тулд бид нар яг зөвхөн дулааны станц ашиг хэрэгтэй байна. Олон жижиг зуух, олон жижиг хэсэгжилсэн одоо ийм ус халаах зуухаар тэр хэрэгжлийг дулаанаар хангаснаас нэг томоохон дулааны станц арай тэндээсээ одоо төвлөрсөн дулаан хангамжийн системээр түгээгээд тэр хэрэглэгчдийг дулаанаар хангах нь илүү найдвартай, илүү үр ашигтай. Жишээ нь Өвөрхангай, Баян-Хонгор аймагт ингээ өвөл очихоор маш их хутаатай. Тэгэхээр маш их хутаатай гэдэг нь юу гэсэн үг хэрэг юм жижигхэн баахан уурын зовхоттой гэсэн үг. Ер нь бол цаашдаа ийм одоо агаарын бохирдлоо нэмэгдүүлдэг ийм жижиг оврын уурын зовхоттой байхыг бол ер нь болох хэрэгтэй л дээ. Цаашдаа бол аль болох одоо байгаль орчинд ээлтэй, за эрчим хүчний хувьд үр ашигтай тийм дулааны их үүсвэрүүдийг одоо аймгийн төв, сумын төвүүдээр бол барих хэрэгтэй. Экзим банкны гол шалгуур нь төсөл хэрэгжүүлэгч компанийг зээл олгогч талаас сонгон шалгаруулах байдаг. За ийм Дампуурсан гэгдэх Бөксөн инженеринг компанийг найрамдах Солонгос улсын талаас тендерт шалгаруулж сонгосон гэсэн үг. За энэ нүргэж хил амны байгууллага эрчим хүчний яамд өөрсдийг хамгаалах нэг зэвсэг болж байна. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийн 73% нь сайн үйлчилгээ үзүүлсэн байгууллагаар дахин үйлчлүүлдэг гэх судалгааны дүн байдаг. За мөн харилцагчдын бизнесийг өргөжүүлж байж банк өөрөө оршин тогтнодог гэх үзэл баримтлалын хүрээнд Хаан банк 3 дахь жилдээ эдийн засгийн төлөв байдлын тайлан 2026-г танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү тайланд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлжсэн төслүүдийнхээ үргэлжлэл болгон дуусгах процесс үйл явц мөн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро үзүүлэлтүүд, инфляц, валютын ханшийг хөдөлгөөн өсөлтийн чиг хандлагыг дүгнэж, бизнесийн шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх мэдээллүүдийг багтаасан. Тэгвэл Монголын хамгийн олон харилцагчдтай Хаан банк энэ мэдээллийг хуваалцах, усан дэмжих боломжийг эрэлхийлдэг юм а. Тэр зэрэг ер нь 2026 оны ерөнхий эдийн засгийн төлөв байдлыг бол би тэнд бас боломжийн гэж өөдрөг төсөөлттэй байгаа. Тэгээд энэ өөдрөг төсөөллийнхээ хүрээнд бид нар бизнес эрхлэгчдэгээ дэмжих зорилгоор бизнесийн шинэ төрлийн ямар зээлийн бүтээгдэхүүнүүдийг бий болгохын энэ чиглэл рүүгээ хэрхэн хамтдаа өсөж өгөх юм бэ гэдэг талаараа харилцагчтай ярьж байгаа. Бид нар ер нь бол 2024-өөс 26 оны бизнес төлөвлөгөө маань бүхэлдээ тогтвортой дунд хугацааны бизнес төлөвлөгөөний сүүлийн жил нь бол энэ 26 он байгаа. Тэгэхээр зэрэг энэ хугацаанд бид нар ялангуяа тогтвортой бизнесийг дэмжих чиглэлд нийт зээлийн багцтай эзэлж байгаа бизнесийн зээлийг нэмэгдүүлэх энэ чиглэлд нь ялангуяа тогтвортой хөдөө
аж ахуйн чиглэлийг хэрхэн нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт байгаа бизнес эрхлэгчтэй ямар бүтээгдэхүүнээр дэмжиж хамтарч ажиллах боломжтой байх юм бэ гэдэг талаараа бол ярьж байна. Тэгэхээр зэрэг өнөөдөр энд ирсэн томоохон компаниуд бол эдгээр бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагчийн сүлжээний анкер компани буюу толгой компаниуд байгаа. Түүнчлэн AI автоматжуулалт, процессын инженерчлэл, цахим бүтээгдэхүүний шинжилэл зэрэг технологийн дэвшлиг үйл ажиллагаанд нэвтрүүлж, харилцагчдын шийдвэр гаргалтад шинэлэг дэмжлэг үзүүлж байна. Сүүлийн 3 жил дараалан зохион байгуулж байгаа энэхүү тайлангийн арга хэмжээ нь хаан банкны хувьд зөвхөн харилцагчдаа мэдээлэл өгөхөөс гадна бизнес ба банкны хамтын өсөлтийг илэрхийлсэн тогтвортой уламжлал болон төлөвшөж байгаа юм. Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн, Гандан тэгшлийн хийдийн эрдэм соёлын хүрээлэн болон Голомт банк хамтран Буддын шашин ба археолог олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар хурлыг өнөөдөр зохион байгууллаа. За энэ хуралд Монгол, Орос, Япон, Солонгос, Хятад улсуудаас эрдэмтэн судлаачид оролцож, сүүлийн жилүүдэд Монгол нутгаас илэрсэн бурхны шашны идүүлгийн олдрууд болон тэдгээр их хэрэглэгдэхүүнүүдэд тулгуурласан судалгааны шинэ үр дүнгуудыг хэлэлцсэн юм а. Голомт банкны санхүүжилтээр Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Гандан тэгшлийн хийдийн эрдэм соёлын хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлж байгаа өв соёлын голомт төсөл нь 2022 оноос эхэллээ. Энэ төслийн хүрээнд хэд хэдэн газар хийсэн археологийн малтлагын үр дүнд шинээр 3000 гаруй олдврыг илрүүлээд байна. Харин эдгээр их хэрэглэгдэхүүнүүдэд тулгуурласан судалгааны ажил нь дараах шинэ үр дүнд хүрээд байгаа юм а. Туулын хар түний орд гэж байсан тэр газар дээр археологийн малтлах судалгааны ажлыг хийгээд энэ бол буддын шашны сүм байна гэдгийг тогтоосон. Ингэснээр бол хуучин Ван хааны ордон гэдэг хүмүүсийг төөрөгдүүлж исэн энэ төөрөгдлөөс гарах боломжийг олгосон. Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын нутгаар байгаа Юан гүрний үед холбогдох Хар хул хааны балгас гэдэг нэртэй эртний хотын туурын хойд хэсэгт байдаг буддын шашны томоохон хийд дээр малтлах судалгааны ажлыг хийсэн. Ингэснээр бол тухайн үед язгууртнууд, ялангуяа Монголын язгууртнууд их хэс хаадад зориулсан томоохон сүм хийдийг бол энэ хотод байгуулж байжээ гэдгийг бол тогтоосон байна. За гуравт нь Ингэд толгойн дурсгалт газар дээр малтлах судалгааны ажлыг хийгээд Монголд бол бурхны шашин жужааны үед бол хүчтэй дэлгэрж байсныг тогтоох биет баримтуудыг бол бид нар гаргаад ирчихэж байна. Жужаан бурхан шинтэй байсан, ялангуяа Төр Монголын төрийн шашин бурхан шашин байсан. Тэр улсын шашны тэргүүн бол Дарманприя гэж лам байсан гэж ингэж бичгэн сурвалж тэр үзэжсэн. Гэвч яг жужааны онцгт холбогдох түүхэн тусгалт газруудыг бол бид нээж илрүүлж чадаагүй байсан. Тэр дотроо ялангуяа бурхны шашны энэ том суурин газар, хийд суурин газрыг олоод тэр он цаг нь өөрөө жужаанд холбогдох тийм бүс нутгийг зааж өгснөөр Монголын шинэ тухайд бол нэлээд ач холбогдолтой түүхэн ач холбогдолтой ажиллаулаа гэж үзэж байгаа. Монгол улс маань өөрөө энэ археологийн шинжлэх ухааны хувьд бол деваажин гэдгийм байна лээ. Ер нь бол ингээд малтахад үнд толдрууд маш сайн хатгалагдаад ирсэн байдаг. Монгол улсад эрдэмтэн мэрэгжилтнүүд нь маань гол зүйл бол энэ санхүү мөнгөдөр дутаад байдаг. Тэгэхээр бид нар чадлаараа боломжоор энийг хангаад өгвөл дэлхийн түүхэнд, Монгол үндэсний түүхэнд өөрчлөлт оруулах томоохон олдврууд олдно гэж итгэж байгаа, олдож байгаа. Тийм учраас бид нар энэ хөдөлгөөнийг цаашдаа өргөжлүүлээд явна л гэж бодож байна. Гандан тэгшлийн хийдэд өнөөдөр зохион байгуулагдсан буддын шашин ба археолог олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр археологийн тусгай үйлчлэн мөн дэлгэсэн юм. Батцаагаан дугуйнд 1 сарын хугацаатай олон нийтэд нээлттэй танилцуулгадах илүү үзэсгэлэнд өв соёлын голомт төслийн хүрээнд шинээр олдсон 200 гаруй археологийн олдврыг дэлгээд байна. Манай улсад аж ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд гадна талбайдаа хяналтын камер байрлуулах нь түгээмэл үзэгдэл болсон. За энэ нь нэг талдаа олон нийтийн аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой ч нөгөө талаас хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж байгаа гэж мэрэгжилтнүүд үзэж байгаа юм а. За гисэн ч эдгээрийн аль альныг орхигдуулахгүйгээр хэрхэн тэнцвэрийг хадгалан зохистой төвшөнд өргөжлүүлэх тухай салбарынхан хэлэлцлээ. Хувь хүний үйлдэл мэдээллийг байнга дамжуулж байдаг технологиг ашиглахдаа хүний эрхийн үндэсний комиссийн тусгай зөвлөмжүүдийг тусгасан баримт бичиг боловсруулах шаардлагатай ч одоогоор манай улсад ийм баримт бичиг байхгүй байна. За мөн нөөцлөлт сэргээх систем байхгүй, камерын хяналтын төвөөс зөвхөн ажлын цагаар л хяналт тавьдаг. Тусгай мэрэгжилтнүүдийн орон тоо дутмаг зэрэг асуудлуудаас үүдэн аюулгүй байдал болон хувийн мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдах эрсдэлтэй болжээ. Камерын хяналттай холбоотой асуудлыг хүний эмзэг мэдээллийг хангах тухай хууль болон гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулдаг. За эдгээр хуулиудаар хангалттай зохицуулж чадахгүй байгаа тул цаашид эрх зүйн зохицуулалт дээр илүү анхаарах шаардлагатай юм а.
олон хуулиудаар зохицуулагдж байгаа нь эрх зүйн зохицуулалтын одоо нийгэм бус байдлыг үүсгэж байгаа практик дээр энэ ажлыг явуулж байгаа хүмүүс бол нэг талаасаа төвөгтэй нөгөө талаасаа хүний эрхийн эрсдлийг үүсгэж байгаа асуудлуудыг өнөөдөр ярьж байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлд тодорхой зохицуулалт. Би энэ юу вэ гэхээр хүний оролцоогүйгээр хүний хувийн мэдээллийг байнга боловсруулдаг технологиг хэрэглээнд нэвтрүүлэхэд хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөмжийг авч эрсдлийг тооцоолж иж энэ одоо үйл ажиллагаа явуулна гэсэн ийм зохицуулалт байгаа. Тэгэхээр хиймэл оюуны одоо камертай холбоотой хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөмжийг авахаар хуульд заасан шаардлагын хүрээнд материалыг боловсруулж бол хараахан ирүүлээгүй байгаа. Улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон аж ахуй нэгжүүдийн оролцоотой 100 мянга гаруй хяналтын камерыг байрлуулжээ. Эдгээр камерууд 21 аймаг 9 дүүрэг тус бүрийнхээ камерын хяналтын дэд төвтэй холбогддог. Мөн энд камер байрлуулсан гих тэмдэглэгийг заавал хийх ёстой. Тэмдэглэгээ байршуулахгүйгээр камерын бичлэг хийх нь хууль зөрчсөн үйлдэл болох юм а. Монгол улсад байгаа энэ гудамж зам талбай иргэний аюул байдлыг хангах чиглэлийн камерууд ерөөсөө энэ 34 дээр хянагддаг гэсэн үг. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж байдаг. Тусгай зөвшөөрлийг эрхлэх үйл ажиллагаа явуулахаас өмнө стандарт шаардлага хангасан камерууд орчиндөө суурилсан байх шаардлагатай. Төр хувийн хэвшил иргэдийн оролцоотойгоор камерын хяналтыг ил тод хариуцлагатай хууль зүйн нарийн зохицуулалтаар хэрэгжүүлэх нь өнөөгийн нийгэмд онцгой ач холбогдолтой. Технологийн хөгжил хүний эрх хоёрын тэнцвэрийг хадгалж чадвал камерын хяналт нь аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ эрх чөлөөг баталгаажуулах хэрэгсэл болох юм а. Тэнгэрлээс 7-10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөлд зарим мэдээллийг товчхон гэрэл зургаар танд үзүүлэх болно.